За манай ингээд таныг дайлын нэвтрүүлэгт маань Солонгост бол нэлээд хамгийн одоо монголчуудынхаа бизнес дундаас ер нь бол нэлээд дээгүүр ордог. Nice Hot Mongolia-гийн эмэгтэй захирал Нандин Чимгэндаа ирчээд байгаа тий. За ингээ манай үзэгчид гэрээ танилцуулж болох уу? Орж ирэнгүүт ямар сайхан энэ үзэгдэх орчин бас гоё юм тий. Шууд далайн ирэг дээр далайгаа харагдаад. Тэгээ энэ байр маань яг ямар шуухай өгөн дурлахад ерөө нууцлаад өгөхгүй байж болно шүү дээ. Вэсэ чансэ гэдэг байр цайны байр, түрээсийн байр гэдэг хэлдэг шүү дээ тий. Тэр нь ямар байр вэ? Ер нь бол тий. Байр хэр үнэтэй байна? Манайх 2 жил гарan болж энэ байр худалдаж аваад тэгээд байр авахуд бол миний хувьд бол нэг хайхтай бас нэг асуудал бол байгаагүй. Тэг яг ингээд очиод баригдаж байгаа байртайгаа танилцаал тэгэл байртайгаа гэрээ хийгээд гэрээ хийхэд бол яг 30% нь бол өгжсэн 120 саяыг төрүүлж өгөө. Тэг үлдээлийг банкны лизингээр 30 жилийн хугацаатай авсан. Тэг сарда нэг сая 500. Тэгэл өөрийн болгочтой юм шүү дээ. Тэгэхээр манай энэ үзэгчид бас манай бидний нэвтрүүлгээс хараарай. Бид нар одоо байраа тийм юм гэж ярьж байгаадаа гол нь биш. Гол нь Солонгос улсад бас ийм боломж байдгийн шүү. Би энийхээ одоо болж байгаа бүтэж байгаа зүйлээс суралцаасаа, туршаа судлаасаа гэдэг үднээсээ хэлсэн шүү. За ингээд өөрөө танилцуулах уу? За одоо ингээ манай зочны өөр. За. Энэ шууд нүдэнд тосч юм тий. За. Манай Нандич би нэг хэдэн жилийн өмнө нөгөө Даваа Баатар дээр манай хөдөлмөр нийгмийн амлын үйлчлэгийн төвөөс Монгол хүний хөгжил гэдэг нэвтрүүлэг Даваа Баатар урьж ардсаж байсан шүү дээ. Даваа Баатар захирал. Тэгэхэд бол бас гэр нь маш гоё яасан. Одоо ингээд хэдэн жилийн дараа харахад бас олон юм нэмэгдчихжээ. Тэгээ Нандагийн бас ерөнхий чанар нь энэ тийм нарийн ширийн мэдрэмжтэй эмгтэй үний талаасаа их гоё тийм гоёмсог дэгжин тэгж харагддаг юм аа. За энэ дотор ямар нэгэн тайлбарлаад хэлчихээр юм байна. Ер нь бол хоббигаар гоё юм цуглаа. Тий нэг тайлбарлаад байх ч яг ер нь бол хамгийн дээр бол мэдээж айл өрх болгоны те тэргүүнд байдаг мэдээж одоо бурхан шүтэн те сахиус юмнууд нь байгаа. Тэгээд энэ доотлын юу болохоор манай дандаа ээж манай ээж нөгөө Монгол хүн Монгол айл гэсэн манайх би хүүхд тахта түрүүнд хэлжсэн те одоо ингээд нөгөө манайх нэг тийм тухайн үед чинь стинг гэж ярьдаг байсан юм ба ингээд шалнаасаа таа зүртлээ нэг үргэлжилсэн нэг шарын байдаг байсан шүү дээ. Тэгээ тийм юмтай байхад ээж бас аюу их нэг ийм юм гэж хийдэг байсан. Тэгээд ээж нөгөө Монгол айл юм чинь заавал энэ 5 шумаалн ч юм уу те Монголоо гэсэн илэрхийлэх юм бол байж шүү. Танад одоо Солонгос гадаад хүмүүс их л орж гардаг байлгүй танилцуулах юмтай байгаараа гэд энийг бол одоо ингээд нэгэснээ ээж бэлдэж өгсөн гэсэн. Тэгээд доотх нь бол яг би манай нөхөр намайг шаршуу гэж одоо нөгөө одоо хөөрдөж хэлдэг байхгүй юу. Тэгээ ер шаршуунд айгуу дуртай. Битээр хоёулаа. Тэгээ шаршуу бас гоё бэлгэлтэй шүү. Тийм тэгсэн чинь шаршууд ч өөр бэлэгдэл айгуу гоётой юм байлээ. Тийм тэгэл ерөнхийдөө заан бол яхаа айлд угаасаа байх хэрэгтэй. Эсвэл тийм ээ. Тэгээ манай 26 давхуртай байдаг. Дээш нь олонгоо шууд нөгөө далай харагдана. За тэгмүү тэнд нэг гүүр байгаа. Нисгэр явдаг нөгөө далай дээр явдаг. Гүүр чинь шүү дээ. Тэр тийм байна шүү дээ. Стага агаар бас сайхан бах те навд. Тий агаар гоё. Хамаагүй өөр юм. Айгуу сэрүүхэн. Тэгэл за тэр хоёр юм хөлөө хоёр. За тэр дээр агаар шар шүү. Энэ шар шүү манай нөхөр нөө юунаас авсан. Хурдны зам гэж ярьдаг шүү дээ хүүгээс үү. Тэнцэнээс явж байгаад айгуу гоё харагдаад хаар навчлаа гэд. Тэгээ энэ гурын амтан байгааз. Тий. Тэгсэн чинь манай баг хүү 4 байх хэрэгтэй шүү дээ. Ээж байхгүй байна. Та ах дээртэй цуг байна гэнгүүтээ хажууд нэг шар шуу тавьчихж билээд анх авчрахт нь. Тэгээд нэг нэрээ энэ гурыг харахад нэг эр шуушил харагдчих тий. Гурлаа ирэхтэй. Тийм. За тэгээ ийшээ олонгууд миний хүүгийн багадаа өмсчээс нөгөө зодог шууд гэрэл хүн юм чинь тийм ээ Монгол хүн юм чинь зодог шуудаг байна малгай манай нөхрийн хөөргнүүд байна. За тэгээ тэр болохоор нөгөө Монголын нөгөө мөнгөн дэвсгэртүүд байдаг штэ. Тэр ингээд дандаа шин дэвсгэртүүд манай одоо ээжийн дүүн миний нэг хайртай ихч байдгийн. Тэр ихч ингээд айл те бас энэ бэлгэдлийнхээ үүднээс юм байх хэрэгтэй гэд өгжээсэ. Очих болгонд нэг дэвсгэрт өг нэг боодлыг өгнө. Тэгсээр хагаад ингээд бүх дэвсгэр цугларсан. Тэгээд доор олонгууд угаасаа нөгөө нэг 12 жил тийм ээ. Тэгээд ингээд гахаанууд битэр чи хоёулаа өөрснө гахаажилтай очиж. Тэгээ айл нөгөө нэг сархтын дээж угаасаа цуглуулга байх хэрэгтэй гэдэг шүү дээ тий. Тэгээ тэр утгаараа ингээд дандаа энэ мини цуглуулгатай. Манай
энэ л бичлэгт орно гинэ. Манай нэг хөөрхөн зочин байгаа. Хөөргөн зочин байгаа өнөөдрийн. Чи яасаа сандал дээр сууж байгаа юм уу? Манай анхаагийн охин. Массаж хийхдээ би массаж хийх. Энэ бол унтлагын өрөө. Тий. Угаасаа байдаг л. Энэ автай ямар. Манай нөхөр хажуудаа энэ төрийнхөө сүлдийг дээдлэнэ гэдээ хажуудаа аваа тавьсан байгаа. Эмэгтэй хүний сайхан болон байна. Мандагийн чанан болон байна гэж. Гоо сайхан. Энэ зургтны доор. Тэр нь бол гоо сайхны зүйлийг танаа солонгосоос хэрэлдэг. Тийм тий солонгосоосоо л явуулна. Би чи нөгөө амээ идвэсэн штэ. Коронагийн үед Тийм тийчээс нэлээ явсан. ажил нөгөө каргоны ажил зогссон. Тийм байхад бол амээгаа нэлээд идэвхтэй хийсэн. Одоо тэгээ өөрөө ажил эхэлсэн учраас бас хийж чадахгүй байгаад байгаа. Миний байнгын одоо 24 цаг гэхин цааш ерөн сэрүүн байдаг цагийн маань ихэнх одоо хугацаа бол энэ галтгоонд байдаг. За тэгээд ер нь солонгосын байрнууд Монгол байр ч юм бол тэгдэггүй юм билээ шүү дээ. Солонгос байрнууд болохоор ингээд бүх одоо тавилга одоо төмбөшг савнууд нь цаанаасаа ирдэг. Тэр нь аягүй гоё таалагддаг. Одоо жишээлбэл энэ ингээд шкаф шиг юм шиг мөртлөө хөрөгчтэй тий. Тэгэл ингээд хөрөгчнийх нь одоо юу зайг ингээд бэлэн гаргаад өгцөн байж байдаг. Тэгэл энд гэхэд ингээд дандаа ер нь ингээд төмбөшг сав. Айгу ер нь бол ингээд галтогоо томтой, тэг томтой байна гэдэг чинь ер нь бол хоол хийхэд те түүртдэггүй. Миний хувьд бол би тэгдэг байхгүй юу. Тэгэхгүй нөө давчуу галтгоонд ч юм уу те ингээд шамбаарлцсан тийм байх юм бол. Тэгээ ер нь бол нэлээд сонгож үзэж хагаад галтгоо томтой, тэг томтой байрыг сонгосон байгаа. За тэгээд ийшээ манай угаасаа нөгөө айл олгонд байдаг. Угаалгын өрөө. За. Тий. Стак угаалгын машин хатаагч тагаа тий. Ер нь бол одоо сүүлийн үед чинь хатаагчгүй айлчгч байх болж тий. Байгаа. Тий ер нь бол байх болсон тий. Тий тэгээд манай энэ Америкийн бүтээгдэхүүнүүд бас их гоё. Эко би шүү яг нэг хэр ахын тий. Хашил юу гэдэггүй тэгээд айгүй юу гэдэг хурц үнэс танар байхгүй тэгээд айгүй сайн бохор тал байрладаг. Манай энэ айлд ер нь бол энэ галтгоонд тариан төрөө байх хэвтэйгээд миний нөгөө байнга л ярьдаг манай ихч өгжээсэн тийм эмэгтэй хүн бол галтгоондоо заавал тариан төрөөтэй байх хэвтэй гэд ийм гоё шигтэйгээр ингээд өөрөө бүр хийлгүүлээд бэлэг болгож өгжээсэн. За тэгээ энэ болохоор дөрөв хүчтэй. Тийм. За энэ бол ингээд зүгээр нэг юм агуулах маягийн өрөө байгаа. Тэгэл ингээд хэрэгтэй юмнуудаа энэ бол агуулчихна. За тэгээд юм байна да. Хүүгийн өрөө, баг хүүгийн өрөө. Тийм тэгээд манай баг хүүгийн солонгос багш, солонгос хэлний багш нэг ийм юм нааж өгсөн. 100 шиг ном унших юм бол хэмбого бүргэр авч өгнө гэд аягүй итгэвтэй уншаад одоо ингээд 3хан тутчихад байгаа. Энийг хизээ дуусгана би хурдан дуусгалтаа гэл. Өө тийм үү. Энэ уншсан номуудаа тэмдэглэсэн. Уншсан номнуудаа тэмдэглээд. Оо за за. Тэгээд манай хүүхд ер нь бол нэг 2хан төрлийн тоглоомор тоглодог. Оровт тэгээд лего. Юусэн. Одоо эхэндээ бол ингээд аягүй хин рофтоор тоглодог байсан. Бүр ингэ чи ой гарантаас эхэлж тоглосон. 5 хүртлээр нөгөө рофтоор тоглодог гэсэн хэрэг. Тэгээд ихэнхийн ер нь тэгээд эвдээд наасан цааш нь болгоод Монгол явуулсан. Тэгээд нэг сурчлаа цөөх хийдийг л аваад үлдсэн байгаа. За тэгэнгүүт сая 5 настайгаас эхлээд штэ лего аягүйх тоглож эхэлсэн. Тэгээд нэг жил гараа 2 жил шавуулж байна да. Лего цэнхтэй болоод. Тэгээд ер нь бол ингээд энэ багш нь энэ ном хүүхдүүдэд ингээд уншиж чадахгүй ч гэсэн аягүйх ингээд нөгөө юу яа зургийг үзүүл. Тэгэх юм бол хүүхдээ ингээд нөгөө сэтгэн бодох чадвар сайжрах гэдэг юм уу те. Ер нь бол хичээл хүлээж авахтаа одоо агцтай болдог энэ төр хичээлээ. Тэгээд номоор ер нь бол ингээд дүрхсэн. Энэ 100 ном нь ер нь бол ямар сэдвээр уншиж байна ерөнхийдөө ихэнхдээ? Одоо бид хоёрын яг уншсан сэдв болохоор номгодын санаа. Тий, уншсан сэдв болохоор одоо энийг уншсан байгаа. Тэгээд энэ талаас энэ хүүгийн шим гэдэг нэг сонирхол тий одоо нэг хүүхдийн сонирхол татсан тийм сэдвүүдийг одоохондоо уншсан байгаа. Бас сөрх юм тий.
Бид нар бас нэг бүтээлч сэтгхүүг нэг хөгжүүлдэг юм лээ тийм ээ Солонгосын. Тий, одоо бүтээлч сэтгхүүн гэдгсэн чинь энэ шүү дээ. Одоо энд чинь ингээд сар сараараа ингээд дандаа ингээд нөгөө мандалгийн сов гэдэг байхгүй юу? Одоо жишээлбэл энд ингээл хэд чинь бас хөгжүүлсэн юм. тий, одоо ингээл яхад 7 хоногт нэг удаа багштайгаа дүрсээ харж ярьж байгаа хэд байхгүй юу? Ингээд иймэрхүү юм ингээд Харин ийм бүтээл сэтгхүүг багаас нэг хөгжүүлдэг. Тэгээд нэг юм барихтаа яг ингээд эцсийн тулсан хийдэг тийм нэг чанарууд их сууд юм шиг байна. Нээ энэ багийнхан зураг уу? тий. Энэ за 50 хоног. 50 хоногтой энэ зураг. Биш худлаа 300 хоногтой энэ зураг. Тий. 300 хоногтой энэ зураг. Энэ зурганд өөр аюу хайртай. Энийний цаана ингээд эргүүлэнгүүд арай жоохон 50 хоногтойгийнх зураг гэдэг байхгүй юу? Ард талд нь? Ард талд нь соронцтой. Тэгээ тэрийг би болохоор тэрэнд нь аюу хайр үргээд идэв. Тэгсэн чинь өөрөө эргүүлээл энийгээ тавьчихдаг шүү дээ. Энэ зургандаа хайртай юм шиг байна. Том хүү нь одоо энэ ч байхгүй бүх юм эд тогшлоо аваад тусдаа гарсан юм шүү. Том хүү эд тогшлоо аваад тусдаа гарсан. Уг нь бол том хүүгийн өрөөнд хажууд байсан. Тэгсэн чинь тусдаа гараад одоо тэгээ тэр нэг хоос өгөөл байгаа. За хуучин манай том хүүгийн өрөө. Одоо нөө өөрөө тустаагаараа явцсан чинь өөрөө нь хоосоо. Тэгээ нэг миний ундаг жидэг дуу байгаа юм. Тэгэл ингээд нөгөө имэйл хүүхээ орморыг авцсан чинь нэг ханхаа. Тийм юм шүү. Энийг манай 10 жилийн компани 10 жилийн явгаар манай ажилчид авч өгч ирсэн Монголоос. Энд чингүнах хахад энэ нэг том юм штэ. Ном тавьдаг юм гэдэг. Энэ авдраас болжтой байх юм тий. Тий. За тэгээд энэ авдар 3 хос авдар. Тэгээ манай хүн өөрөө Монголоос захиалж авч ирсэн. Тэгээд энэ болохоор манай нөхрийн нутгийн уул өссөн уул нь гэх юм уу да энэ уулаар тагтдаг байхгүй юу? Баг том хүн шүү дээ. Манай том хүү 3 4 дахь ангид байсан баха. Солонгос дээрээ л ерөөдөө төхөнжсэн үгүй юу? Тий. Тий яг шигдэн ажиллуулаад удаагүй байсан юм зураг. Манай нандагийн хувьд яг эцэгтэй талаасаа тий айлын ихнэр эцэгтэй ээжийн талаасаа бол үнэхээр маш нямбай зэгцтэй хөдөлмөрчийн бүсгүй байгаа. Тэгээ дээрэс нь бас нөхөртөөгөө хамтдаа бас тэр Nice World Mongolia гэдэг компани бас авч явж байгаа нь маш гой таалагддаг. Ер нь бол одоо нөхөр нь маш амжилттай явж байгаа шүү дээ. Тэр амжилттай явж байгаа эр хүний ард эхнэр хүний өөрөг хатуу ухаан гэдэг бол маш чухал байдаг. Тэгэхээр тэр бүхнийг нандагаас бас хардаг шүү. За энэ учраас бид нараас та бүхнийг чамаар ингээд зорж ирсэн байгаа. За нанда хэр удаан машин барьж байгаа юм Солонгост? Солонгост 12 жил машин барьж байна. Тий. Яаж барьж эхэлжсэн түүх. Анх нөгөө гуанз ажилладаг байсан шүү дээ. Улсаанд нөгөө шигдэ ажилладаг байсан. Тэгтэл ер нь тэгэл бараандаа явна нэ тэрэгээл манай хүн ч угаасаа машины одоо чейнж гэх юм уу та машины наашаа цаашаа зарж яадаг гэсэн болохоор надад нэг хямдхан нүдэн байр нь авч өгч ирсэн. Тухайн үед чи ингээд ерөөсөө анх удаа Солонгос машин барьж байгаа юм чинь аваар бас хийсэн ч гэсэн даатгал нь баг гарна гэд. Тэгээд анх тэгж байрнаа онж Солонгосын замд машин барьж ялаа да. За тэгээ хүний нутагт ер нь бол өөрийн гэсэн бизнес эрхлэхэд бол бас тийм хамаагүй шүү те. Энэ бизнесээ ингээд амжилтаа авч явах хүртэл нэлээд юм үзсэн туулсан л байгаа да. Оо тэгээ штэ тэгэл манай нөхөр тэр чинь тэгэл 9 оноос каргогоо эхлээл 12 онд шигдэн ажиллаж эхлээл тэгэл одоо өнөөдрийг хүртэл явхад чинь уналттай, дэвшилттэй тий. Шидийн зөндөө л тааралгүй л яг нөгөө байнга дээшээ явна, байнга аз жаргалтай амьдрах гэж бол байхгүй шүү дээ. Тэгэл энэ хооронд чинь юу хийсээ үүсэх үү? Тэгэл тэр бүхний даван туулаад гарна гэдэг чинь л одоо хүний амжилт байхгүй тий. Тэгээ ер нь юу хийж Солонгостой? За тэгээд шигдан ажиллаж байгаад 15 онд Инчонд ирсэн. Инчонд ирээд каргог ажиллуулад тэгээд дээрэс нь ачлалын газар ажиллуулад одоо нэг Монгол руу болон бусад орн руу одоо нэг бага Аз руу гэсэн үг шүү дээ тий. Кантер ачлалт аягүй хийдэг байсан. Тэгээд 17 онд манайх ч нэг олон улсын тээвэр зурчтай болсон.
Тэгээ тээвэр зуучаа хийгээл тэгэл өнөөдрийг хүртэл ингээл ажиллаад явж байна да. Тэгээ тээвэр зууч хийж байхдаа баг чи өөрөө ч баг машина бариад юм хийжсэн үгүй юу? Тэгсэн. Ер нь бол тийш та одоо тэгээ нөгөө гадаа гарч дотор орж юм болно гэхчээр тэгэл ачлалтын завгүй энэ төр үед ах юм бол нөгөө нэг по гэж байдаг шүү дээ. Одоо би таад дэш ороод харуулнаа зэ. Погоо унаад ачаага буулгах штэ бас. Тэгээд хүмүүс солонгос хүмүүс харчаад эмэгтэй хүн по унаад ачаа буулгахаар энэ солонгос хүмүүс аягүй гайхаж хараад байдгийн. Яана чи эмэгтэй хүн шүү. Эмэгтэй ингэж хийж болохгүйсэг нөгөө солонгос хүүхнүүд чинь юу по унах тийм үстэй. Бараг нөхрөөрөө жолоогоо бариулаад явдаг штэ. Тэгэхэд маань итэн бол тэгэл нөхөртөөгөө зэрэгцээл, эрчүүтэй зэрэгцээл хийгээд явчихангууд гайхдаг энэ солонгос хүмүүс аягүй гайхдаг. Тийм ч учраас одоо ер нь бол амжилттай явж байгаа альва нэгэн үйлсийг бүтээгээд бизнес эхлээд явж байгаа хүний ард маш их хөлс хөдөлмөр төвчээр байдаг те. Энэ бүхнийг яг үлрэхлээ харуулж байгаа хүмүүс бол яалтчааргүй одоо даваа хатар захиралтай болон гэр бүл эзэгтэй нандин чимэг байгаа. Тэгээ монголчууд бид бүхэн ер нь бол хүмүүсийн бие биенийхээ сайн сайхан чанарыг амжилтыг ажлынх нь одоо болж байгаа бүтэж байгаа юмыг хүлээн зөвшөөрдөг хардаг тэр хүмүүсийг дэмждэг тийм л болох хэрэгтэй. Тийм. Мэдээж одоо ажил хийхэд алдаа оноо байна. Тэр бүхнийг бас хүмүүс бас ойлгодог байх хэрэгтэй. Алдаа оноогүй ингэж байхгүй ш тийм үү? Тэгээд яа. Үй ижүүр. Энэ бас бичлэг хийх гэсэн. Энэ нандаа захирлын суудлаа. Энэ миний суудл байна. За тэгээ би энэ суудгийн тэнд манай нэгтлэн миний ард манай нэгтлэн сууж байгаа солонгос хүн байдгээ. За тэгээд тэнд болохоор манай тээврийн мэрэгчлэлтэн бас солонгос хүн байгаа. Тэгээд энэ талд болохоор манай Арука карга хариуцсан охин байгаа. Тэгээд тэнд болохоор манай менежер залуусаа тэгээ ингээд бидэд энэ байд юм аа. Ийш болохоор манай нөхрийн өрөө, нөхөр буюу захирлын өрөө. CEO гэдэг шүү. CEO. Манай нөхөр өөр энэ чинь сууж байгаа тэгэл ухаантантай уулзахаар болоод солонгос хүмүүс их ирж уулздаг юм даа нэртэл яриа гэдэг. За тэгэл манай 2009 онд анх байгуулагдсан. Тэгээд карго, агаарын болон газрын карго, тээвэр зууч гэсэн одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд ер нь бол энэ жил бол 15 жилийн ойгоо хийх төлөвлөгөөтэй байгаа. Шинжилгээгээ давхар дуулчлах хийх бодолтой байгаа да. За тэгээд 15 жилийн карго гэдэг одоо тээвэр зууч гэдэг энэ үйл ажиллагааг эрхлэх явцад мэдээж хүнд хэцүү үе бол зөндөл байсан. Уналтанд орох шантрах үед бол зөндөө байсан. Тэгээд энэ бүхний одоо ард нөхөр маань бол маш их хичээж ажилласан. Тэгээ тийм болохоор бас юуны төрөнд нөхөртөөс ер нь бол миний хань мундаг шүү чимэн байгаа болохоор одоо ингээд энэ хүртэл явж чадсан гэж бас нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт би яагаад энэ уналт басалтын талаар ярих гэдэг вэ гэхээр сая 2 жилийн өмнө манайх жоохон асуудалд орсон. Хүмүүс бол яг ер нь бол гадуур их одоо юм мэддэг юм шиг цуурсан тиймэрхүү юмнууд бол их сонсогдсон. Тэгээд яг үнэндээ болвол манайх Монголд бас нэлээд үнэтэй объект тэрбум 600 саяар объект аваад бас нэлээд хэдэн одоо өөр шинэ бизнест үйл ажиллагаад одоо хөрөнгө оруулалт хийгээд ерөнхийдөө бол ингээд 2 тэрбум гарангаар ер нь бол эргэлтийн өрнгийг зогсон байдалд оруулснаас болоод ер нь бол манай тээвэр зууч яг удаашрсан. Тэгээд энтэй холбоотойгоор мэдээж тээвэр зууч удаашрахаар карго бол удаашаад эхэлнэ. Тэнгүүд бас хүмүүс ингээд ер нь бол одоо яг худлаа ярьж байгаа юм биш. Ер нь бол солонгос байдаг хүмүүс бол бүгд мэднэ. Найс бол ер нь бол бас нэлээд хүчээ авцсан. Нэлээд ер нь Монголдоо солонгост байгаа монголчуудынхаа дунд бол нэлээд гайгүй каргонд ордог, нэлээд дээгүүр. Тэнгүүд одоо ингээд өөр яг адилхан бусад каргонууд одоо юу гэдгийг удаад ингээд явж байгаа зөндөл олон каргонууд байхад зөвхөн манайхыг онцлоод байдаг байхгүй юу? Найс л удаж байгаа, найс тампуурсан ч гэдэг юм уу. Тэгэхээр ингээд тийм юм бол ерөөсөө байхгүй шүү.
Тэ найс бол хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд 2 жилийн өмнө бол яг жил гарангийн өмнө бол жоохон асуудалд орсон. Одоо бол үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэдэг бас нэгдүгээрт хэлмээр байна. Тэгээд нөө сайн яаж жугаар сар гихчээр бас нэр хүнд унгаах гэсэн тэ шинэ аккаунтууд айгүй их ингээд ер нь пост мостны доор ч юм уу тэ юмнууд ингээд айгүй их төрж орж ирдэг. Тэгэл одоо эднийх муу шүү, эднийд бити өгөөрэй юм уу, одоо алга болгоё гэвэл эднийд өгөөрэй ч гэдэг юм уу. Оронд нэг каргонд өгөөрэй гэл яг л угаасаа тухайн каргоны тороол гэдэг нь харагдаад ахад те улаан цай нэг тиймэрхүү юмнууд бол аюух явдаг. Тэгээд би яагаад энийг онцлоод байна гэхээр би энд бол нэг их эмзэглээгүй, хамгийн гол нь ийм сэдв, энэ сэтэл чинь өөрөө нэг сэвэгдчихээр нэг аюух хүчээ авчдаг. Тэгээд нөгөө хүмүүс нэрээ эднийх юм болов, нэрээ эднийх тийм юм болов гэсэн бодолд аюух автдаг учраас одоо мэдэх нь бол мэдчихэл байгаа. Одоо өнөөдрийг хүртэл манайхаар үйл ажиллагаагаа явуулж байхад те ингээд банк каргаа өгдөг. Утсан ч гэсэн хамаагүй. Бид нар бол үнэнгээл хэлдэг. За энэ кантар маань тэд хонох юм биш үү? Энэ тэд хонох юм биш үү гэд удаанч явж байгаа нэ, хурданч явж байгаа нэ. Тэнгүүд зүгээр угаасаа л танахаас 10 хэдэн жил өгөөс сурцсан танахт л үгүй ч гэдэг юм уу те. Ингэж олон бас байн үйлчлүүлэгч нар ч байгаа. Тэрний хажуугаар бас хурамч те тороолууд ч гэсэн зөнд байгаа. Тэгээд энэ их хугацаанд одоо манайхыг одоо болоогүй, солиогүй үргэлж одоо ингээм хамт байсан бүх үйлчлүүлэгч нартай бас баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол ингээд өнөөдрийн хүртэл энэ босгосон амьдрал те манай нөхөр гэрээгээр ирээд би одоо юуг нь хувь хараар ажилладаг байсан. Тэгээд одоо 17 жил босгосон, Солонгос улсад босгосон энэ амьдрал маань те одоо ингээд хүмүүс одоо бас бодож иж магадгүй угаасаа л нэг савцсан гарууд ч юм уу те нэг ийм хүмүүс байсан. Тийм юм бол байхгүй. Битэрийн ард хинч байхгүй, юуж байхгүй. Би яад энэ ярьж нэхэр хүмүүс тгсэн байхгүй. Энэ хоёр монголчууд бол ингэж одоо тий тээвэр зууч хийгээл ингэж явна гэж бол хизээч байхгүй. Энэ хоёрын ард хятад хүн ч юм уу солонгос хүн байгаа гэж айгүйх тийм юм надад сонсогдчихсэн байхгүй. Тэгэхээр би бас хэлмээр байгаа юм. Битэр бол ингээд бүр юучгүй тий оюутан бахта нийлсэн төмөр 200 төмөр орон дээр нийлж эхэлсэн. Нэг нь энд гэрээгээр төрүүлж ирээд тэ нөгөөх нь хойноос нь хараар ирээд ингээл ерөөсө босгосон амьдрал юм байгаамаа. Тэгээд бүхэл залуус яг ялгаа байхгүй битээртэй адилхан тэ ногоо модоо авдар цэнхэр модоо авдраа нийлүүлээл айл гэр болж л байгаа бах. Тийм учраас ингээд нэгийг ингээд нэг жоох юм хийх гээд тэ одоо ингээд явж яхад нь бити бас ингээд илүү харж билүү долоож мэдгүй байж бити бас илүү дутуу яриач гэж нэгдүгээр хүсмээр байна. Яагаад тэгэхээр ер нь бол битээр 13 жил тасралтгүй 13 жил байнгын өсөлттэй явсан. Ерөөсө бүх бодсон сансан бүх юм маань ингээд яг л одоо ерөөсө хүслийн дагуу биелжсэн. Тэгээд 2 3 хаан булчингуу одоо буруу хөрөнгө оруулалт хийснээс болоод иймэрхүү асуудал гарсан. Тэрэн дээр маань дөрөөлөд одоо ингээд нөгөө өрсөлдөгч одоо компаниуд, каргонууд мантай авих ер нь бол доош ирсэн. Тэгээд энэс юуг анзаарсан гэхээр хүн ер нь унах хэвээр байна. Тэ хүн ер нь бас ингээд ятрах хэвээр байна. Тэгжиж миний хажууд яг хэн байгаа юм? Үнэхээр жинхэнэ найз байгаа мó? Үнэхээр одоо яг миний гэсэн хүн байгаа мó гэдгийг бол бас мэдэж авдаг юм байлээ. Тийм болохоор одоо бизнес эрхлэх гэж байгаа тий. Тэгээд одоо хуваар юм хийх гэж байгаа одоо залуучууд энэ төр байгаа бол бүгдэнд нь хандаж юу гэж хэлмээр байна гэхээр нэгдүгээр хизээж битээ шантарч өг. Хоёрдугаарт юм хийхэд хизээж босолттой, дэвшилттэй байдгүй юм байна. Алдаа оноотой байдгийн байна. Хамгийн гол нь алдаан дээрээ одоо ухаарад дахиж алдаагаа гаргахгүй тэгээд явах юм бол ер нь бол амьдрал гоё шүү, сагшуул гэж хэлмээр байна. Бизнес явж байгаад бас алдаа оноо гарсан гэд. Тэр алдаа онооноос болоод хохирсон хүмүүс олон байгаа яа. Тэр хүмүүсийнхээ хохирлыг ер нь бардуулсан уу? Тийм юм ер нь байгаа мó? Тэр талаар нэг товчхон тайлбар хийж өгөхгүй юу? Мэдээж одоо кантинаар удаад тий яг коронавигийн үед бол угаасаа ер нь бол бүх кантинаар удсан. Манайх чинь бүтэн 8 сар хүртэлтэй ямар ч одоо бүх кантинаруудаа ачиж явуулаа хятадд бөөгнөрүүд ингээд 8 сар ингээ ажилгүй хүртэл ингээ байжсэн. Тэгээд корона дуусангууд битэр нэг буруу хөрөнгө оруулалтаас болоод нэг юм асуудал үүсэн. Гэхдээ тэнд одоо ингээд удаад ачаа нуудсан тий одоо юу гэдгийг хүүхдтэй яваасаа хувцсан багтсан ч гэдэг юм уу, хүнснийх нь хугацаа, агоосхных нь хугацаа дууссан ч гэдэг юм уу. Иймэрхүү юмнуудыг бол битэр ер нь бол 100 хэдэн сая оны бас хохирол барагдуулсан байгаа. Тийм тэгээд мэдээж юу гэдгийг ер нь бол манай одоо компани хэлэх дуртай үе юу гэхээр найдвартай хариуцлагатай гэж ярьдаг байхгүй юу? Хүмүүс ч гэсэн хэлдэг өөр каргонд өгсөн чинь тэ 3 сар болчлоо сүлдэг
каргогоо бараагаа авч чадсангүйгээд манайх хүний ачааг удааж болно. Одоо удааж болох юм чи яг удаасан байж болно. Гэхдээ хамгийн гол нь бүх одоо хохирол юмыг нь барагдуулдаг. Ямар ч байсан нөгөө буух эзэндээ буцах хаягтай гэдэг шиг одоо ер нь бол хүмүүсийг хохироож бол хэзээч үлдээгүй. Ямар нэгэн байдлаар тестралийн дагуу те одоо ингээд бүгдийг нь шууд бас чадахгүй шүү дээ. Эн чинь боломж болцоо те бүх юм харж гаад тэгээд тэр чинь үн хөлсийг нь бас ингээд хүний хэлсэн үнийг шууд төлөөдөөж болохгүй. Тэгэхээр тэр мэрийг нь судлан нэ тэрэгээд тэгээд ер нь бол яг хохирлыг бол дараалалаар ингээд барагдуулаад дууссан байгаа. Тэгээд одоо бол үйл ажиллагаа хэвээ явагдаж байгаа. Одоо Солонгосын 15 хотод 15 төлөөлөгч төв дээрээ бас ингээд техпэгээр буюу те илгээмжээр ингээд каргогаа аваад агаарын болон газрын каргогаа аваад ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд мэдээлэл авахыг хүсэх юм бол манай пэйж хуудас юунууд дээр одоо ингээд бүх жолоочор төлөөлөгчний дугаарууд нь байгаа. Тэгээд ингээд холбогдоод итгээд те одоо ингээд каргогаа бас хойшид өгөөд ээж болно шүү. Ямар бизнес вэ? Танаар ч бас нөгөө кофе оруулаад, арц зүг арс энэ оруулаад гэсэн шүү дээ. Монголоос Монгол бүтээгдэхүүнээс Солонгост импорт оруулж ирээд тэгээ борлуулах нь тэр ямар боломж байдгийг Монголоос ер нь Солонгост бизнес хийх юмсан гэсэн хүсэлтэй хүмүүс их байдаг шүү дээ. Тэдэртэй зориулаад ер нь ямар боломж гарч байна? Тэр талаар надад товчгаа хэлээд өгөхгүй. За ер нь бол манайх Монголоос хамгийн анх одоо энэ хэвчээ зөв арц гээд энэ арцны одоо тесогийн одоо энэ арц болон үрэлтэй нэг бол ер нь өвлөлтөө л оруулж ирдэг юм да. Намар оруулаад хавар хүртэл цагаан сараас өмнө ер нь бол тэг борлуулалт дуусдаг байгаа. Тэгээд мөн одоо нөгөө саяан гээд Монгол архив бас албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн. Энэчнээс болохоор ер нь бол одоо ингээд манай энэ бас копи байгаа. Арц болон арх одоо Монголоос оруулж ирдэг байгаа. Мөн манайх бэлэн гомон, сөөжүү тэгээд ингээд копи бас ингээд албан ёсны одоо эрхтэйгээр Монгол руу бас оруулдаг байгаа. Тэгээ ер нь бол яг хуу Монголоос те одоо ингээд бизнес хийя энэ дээрээ бас нэг одоо юу гэдгийг хөл гараа олчё юм хийя эхлэе гэх юм бол ер нь бол ямар ч хүнд боломж нээлттэй байдаг. Мэдээж бол те одоо нэг хөрөнгө оруулалт нөх нь одоо төгрөг мөнгө нь байх юм бол Солонгос улс бол ер нь ямар ч хүнд нээлттэй юу ч хийх одоо бүрэн болцоо бэлэн байдаг. Тэгэхээр үнснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа. Тэгээ үнсний үйлдвэрлэлээ бас Солонгосын зах зээлд гаргая гэсэн энэ сайхан үйлс чинь бас улам их хөгжих болтгоо. Энэ дээрээ бас илүү их анхаарч ажиллаарай гэж хэлсэн. Тэгээ олон монголчуудынхаа бүтээгдэхүүнийг оруулж ирээрэй Солонгосын зах зээлд. За баярлалаа. Энэ машинаас ихтэй карбоныхаа үйл ажиллагаатай манайхад танилцуулахгүй. Миний хувьд бол анх удаа яг орж ирж байна. Одоо манай үзэгчдэд бас хэрэгтэй байна. Тэгээд Монгол хүмүүс Солонгосоос ингээд карбоныхаа үйл ажиллагаа. Энд байгаа манай хүмүүс монголчууд байна. Тийм. Юу нэг ингээд андаа бизнес хийчихсэн байгаа. Тэгээд манай жолооч нар чинь нөгөө шүндөө идэх хамаагүй хийж хамаагүй орж ирж байгаа. Тэгэхээр бас энэ карбон гэсэн байгаа байгаа тийм. Энэ миний төрөний хэлсэн бооч юм баггүй юу? Чи оноод тий би оноод энэ одоо том баримттай ачаа мэдэж энэ гэж ингэ зөөд болгоно шүү. Хүмүүс Солонгос уу хүргэж ирсэн хүмүүс чи. Намайг ингэхдээ яасан мондыг ингээд намайг чи хөөргөл алах шүү. Эцний хөтөс том тос авах юм байна шүү тий. За тэгээд ер нь одоо ингээд энэ хоёр агуулгах тэгээд ачаанууд юм. Тэгээд эцэг ачаагаа болон үдшинүүд юм зам дээр ингээд тавьтараа тавьчаад хараа авчихдаг байгаа. Аяшиг ингэж шууд тий шууд ингээд тий одоо сайн нэг поо гэдэг байгаа шүү дээ. Тэрнтэй ч зөв хараа ингэж зөвөр тэгээд цаашаа нацаад тавьчихдаг байхгүй. Энэ болохоор манай өөрийн портер тэгээд үнэнгээр нисэх рүү агаараа зөөдөг тэгээд бас ингээд орж ирээд хэрэглэнтэй энэ манай ажлын портер байгаа. Ер нь бол манай агуулгах 24 цагийн камертай CCTV-тэй. Тэгээд манай төлөөлөгч нар бол тэзэл бол хэзээ ирдэг. Одоо өнөөш нь ингээд одоо нэг үлээ хоосон байсан агуулгач чинь манай шүлээ хэлсэн.
Ер нь энэ жод одоо бараа ус мус навтан навсан гэсэн ямар ч байхгүй маш гоо чанарын гадаа том юм тийм агаад байна шүү дээ. Бороо салхи одоо юу гэдэг юм бэ? Асуудал байхгүй. Аргууд том юм байна. За тэгээд монголчуудынхаа бараа бүтээгдэхүүнийг ямар ч асуудалгүй Монголд нь хүргэжихийн төлөө тийм ийм их хөөс хөдөлмөр гаргаж байгаа эдгээр хүмүүсийгээ сайхан хайрлаж байгаарай, дэмжиж байгаарай. Хүний нутагт монголчууд бие биенийгээ хайрлаж ойлгож дэмжицгээе.